11-р бүлэг Баясгаланд шүтэгч гуйлан чимийн 38 дугаар зүйл. Ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгцөн бурхан ширваасан балгасдах ялгуух чанга хүүгүүний цэцлэг итгэлгүй эдийн өглөгтийн хотол Баясгалангийн хүрээнд суун аваа. Тэр цагт тэр улсад эдийн гуйн идэгч Баясгалан шүтэгч нэрт нэгэн эм бүлгөө. Тэр эм нь хаан ба ноёд ба олон хүний тус тусдаа бурхан ба хуургуудыг тахихыг үзэж ийн сэтгэрүүн. Би эрт ямар буян үйлснээр энэ мэд үгээгүй болоод муу язгуурт болон төрөв. Өдгөө буйны орон бурхан лугаа учирваас хөрөнгө цацах юун бээр үгүй хэмээн сэтгээд маш цөхөрч гимшиглэн төрж нэгэн өдөр дуустал гуйваас нэг хэн зоос олдов. Тэр ганц зоосоо аваад тос худалдагчийн гэрт одож тос худалдах үед тос худалдагч хүн өгүүлрүүн. Ай эм, чи ганцхан зоосоор яахан тос авмүй? Чи тосоор юу хиймүү хэмээн асууваас тэр эм өгүүлрүүн. Ай гэрийн эзнээ, надад юун бээр үгийн тул хүнээс гуйж авсан ганц энэ зоос буй бүлгөө. Энэ зоосоор тос авч бурхныг тахисгаа хэмээн сэтгэж тос авмүй би хэмээн өгүүлвэс тэр хүн тэр эмийг маш их нэгүүлсэж тосоо илүү их өгөв. Төдий тэр эм машид баясаж тэр тосоо аваад сүмд одов. Ялж төгснөгцөн бурханд өгсөгүй хэмээн өчөөд бурхны өмнө тавиад ийн хутаг гуйв. Өдгөө надад яв юм тахигдах эд үгийн тул энэ өчүүхэн зулаар бурхныг тахимгүй. Энэ буйны ачаар ирээдүй цагт бэлгийн зул луга төгөлдөр болоод хамаг амьтны харанхуй хэрэг арилгаж гийгүүлэх мэт болтугай хэмээн хутаг гуйгаад харив. Тэр шөнө бусад зулын тос барж унтарсан ажгүй. Гагцхүү Баясгаланд шүтэгч эмийн шатаасан зул үүр цайтал бадамлан шатаж бүлгөө. Тэр цагт Мудагалаяна тахил хурах хишиг хүртсэн ажгүй. Үүр гийгүүлээд цац Мудагалаяна зулыг хураахаар одсонд ганцхан зулын тос ба гол шинхэн хийсэн мэд бадран бүхийг үзээд ийн сэтгэмүй. Өдрийн зулаар юун хиймүү? Унтраа сугаа хэмээн сэтгэж унтрааваас ис унтрав. Төдий гараар унтрааваас бээр унтрааж ис чадав. Төдий дээлээр унтрааваас бээр басгүй ис унтрав. Төдий ялж төгснөгцөн бурхан үзээд Мудагалаяна чи энэ зулыг унтраа сугаа хэмээн сэтгэмүй. Энэ зулыг чи бээр унтрааж үлж чадмүй. Хэрвээ чи 4 далайн ус урсваас ба усан тойрон хэдий бүхий мөрөнбээр энэ зулыг унтрааж үл болмой. Тиймийн тул энэ зул нь хотолд тусын тул агуу их чин сэтгэлээр өргөсөн бүлгөө. Бурхан тийм хэмээн зарлаг болсонд Баясгаланд шүтэгч эмбээр ялж төгснөгцөн бурхны нүдний өмнө ирээд хөлдөн оройгороо мөргсөнд ялж төгснөгцөн бурхан бээр тэр эмд ийн хэмээн бивангард өгөв. Ай эм, чи ирээдүй цагт 2 тоо томшгүй галав нүгчвөөс элд туулж зулын гэрэл нэрт бурхны хотгийг олоод 10 эрхлүгээ төгөлдөр болё. Тэр цагт Баясгалан шүтэгч эм ялж төгснөгцөн бурхан бивангар төгсөнд маш баясаж өвдгөө хөсөр сүвдэж ийм өчрөв. Тэнгэрийн тэнгэр бурхнаа, намайг тойн болгон сойрох хэмээн өчвөөс бурхан бээр түүнийг тойн болгов. Төдий наснаа төгөлдөр Ананд ба Мудагалаяна хоёул тэр гуйлан чимд бивангард өгөөд тойн болгосныг үзэж өвдгөө хөсөр сүвдэж алгаа хамтдагж ялж төгснөгцөн бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа, энэ Баясгаланд шүтэгч эм нь эрт ямар нүглийг үйлцэнд хизээ болтол гуйланчилж эдээнийг бээр үл олох шалтгаан ба эрт ямар буян үйлцснээр өдгөө ялж төгснөгцөн бурхан лугаа учирч тонилсон шалтгаан хийгээд бурхан номлон сойрох хэмээн өчвөөс ялж төгснөгцөн бурхан Анандад ийн хэмээн зарлаг болов. Анандаа, эрт урд нөхцөн цагт Гаши бурхан ертөнцөд ирсэн цагт нэгэн ноёны гэргийн бурхан ба хуургуудыг залхуу түүн лүгээ хамт бас нэгэн гуйлан чим залсан ажгүй. Бурхан нөхөд сэлт урд эмийн гэрт одсонд тэр гуйлан чим бээр нэгэнтээ харин эрэгчийн үрийг олсон ажгүй.
Тэр цагт тэр ноёны эм нь маш баян болоод язгуур овг нь их бүхийн тул ийн өгүүлрэв. Ай бурхан, юуны тулд урд миний гэрт үл эрен гуйлан чимийн гэрт урд одов хэмээн уурлан өгүүлээд түүний хойт өдөрт бурхан нөхөд сэлтийг залж дахив. Тэр эм урд өдөр бурхан нөхөд сэлтэд уурлахгүй сэтгэл төрсний ачаар 500 төрөл тутамд муу язгуурт болон төрөөд үгээгүй ядуу гуйланч болов. Хойд өдөр бурхан нөхөд сэлтийг залж тахсны тул өдгөө надад учирч тойн болоод бивангэрт өгөгдсөн болоо. Бурхан тийм хэмээн зарлаг болсонд хамаг нөхөд сайтар баясан бишрэв. Тэр цагт хаан ба ноёд ба олон хүн нь гуйлан чим ганц зул бурханд өргөснөөр бурханы хутгийг олоод бивангэрт өгөгдсөнийг сонсож бүрэн. Хамаг бүгдээр 4 зүйл хэрэглэгдэхүүн дээд таваараар ялж төгснөгцөн бурханы нэг өргөн хүндлэв. Тэр цагт тэр улс дахь сайн муу язгуурт хөвгүүд охид бээр сайн амт үнэрт дээд зулсыг бэлдэж аван одоод ялгуугч хан хөвгүүний цэцлэгт ялж төгснөгцөн бурхнаа өргөв. Тэр олон хүний өргөсөн зулаар ялгуугч хан хөвгүүний цэцлэгийг хотлоо огоот дүүргээд дөрвөн зүгээс огторгуудах одод лугаа адил өдөр бүр өргөөд тэр мэд тасаршгүй 7 хонтол өргөв. Тэр цагт Ананд маш баясаад гайхамшигт болж ялж төгснөгцөн бурхны эрдмийн сэтгэшгүй болоо. Хэмээн ялж төгснөгцөн бурхныг сайшаа магтаад ялж төгснөгцөн бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа, эрт ямар сайн үйл үйлдэсний тул энэ мэд цаггүй олон зуллууга төгөлдөр болсныг номлон сойрох хэмээн өчвөөс ялж төгснөгцөн бурхан Анандад зарлаг болрон. Ананда эрт урд нөхцөн цагт энэ замбуу твд Басаага нэрт нэгэн хаан бүлгөө. Тэр хаанд Харьяат 8 түмэн 4,000 өчүүхэн хаад бүлгөө. Тэр хааны их хатнаас нэгэн хөвгүүн төрсөн буюу. Тэр хөвгүүний бие нь алтан өнгөлөгээ адил 32 бэлэг ба 80 сайн үлгэрээр чимсэн, оройдоо маш тунмал эрдэнэ оршсон, гоо үзэгсэлэнд үзвээс ханашгүй тийм хөвгүүн буюу. Шинжигч багшийг урьж ирээд сайн мууг шинжилвээс тэр багш маш гайхаж сайн хэмээн өгүүлээд энэ хан хөвгүүний ёснон хэмээвээс ертөнцийн дэх тэнгэр ба хүн үүн лүгэ адилгүй болоо. Хэрвээ гэргий дор оршвоос Чакравардын хаан бол юу? Хэрвээ тойн болвоос илт туулж бурхны хутгийг ол юу хэмээн өтсөнд хаан машид баясаж. Ай шинжигч багш, энэ хөвгүүнд минь нэр өгтгвэ гэж зарлаг болсонд шинжигч багш өгөөлрөв. Энэ хөвгүүнд төрөхөд ямар бэлэг болов хэмээн асуусанд хаан зарлаг болрон. Энэ хөвгүүнд төрөхөд оройд эрдэнэт бүлгөө хэмээн зарлаг болсонд төдий хаан хөвгүүний нэрийг эрдэнэ өснөрт хэмээн нэрийдэв. Тэр хөвгүүн хойно их болоод тойн болж бод хутаг хичээснээр илт туулж бурхан болоод тоо томшгүй амьтныг туслан азрав. Тэр цагт эцэг хаан нь бурхан ба аяга дахимлгүүд лугаа залж 3 сар болтол хүндлөв. Төдий олон нөхөд дотор нь хутагт Убасига нэрт нэгэн аяга дахимлаг нь бурхан нөхөд сэлт бээр 3 сар болтол зулыг өргөхийн өвлгийн эзэн болсгой хэмээн ам аваад тэр аяга дахимлаг өдөр тутам балгасан додоод худалдаачны ноён ба гэрийн эзэн ба олон хүнээс тос ба тарианы тос хийгээдийг гуйж авав. Тэр хаанд чадагч нэрт охин авхай бүлгүй. Тэр авхай орд харш дээрээс аяга дахимлагийг балгадад өдөр бүр зовж явахыг үзэж нэгэн хүнийг асуун илгээсэнд тэр хүн аяга дахимлагийн дэргэд ирээд ай тойн чи өдөр бүр ийн зовж явах үе юун буй хэмээн асуусанд тэр аяга дахимлаг ийн хэмээн өгүүлв. Би 3 сар болтол 3 нөхөд сэлтэд зул өргөсгөө хэмээн ам авсан бүлгөө. Тимийн тул би балгадад бидэн явж тос ба хэрэглэгдэхүүнийг гуйнам хэмээн өгүүлсэнд төдий тэр хүн одоод авхайд өтсөнд авхай машид баясаж худагт Убасига нэрт аяга дахимлагад ийн хэмээн өгүүлв. Үүнээс хоошид балгадад үл явган хэрэглэгдэхүүн ба тос хийгээдийг би өгсгөө хэмээн захирсанд тэр аяга дахимлаг түүгээр болтугай хэмээн өгүүлээд одов. Түүнээс хоошид авхай зулын тос ба аль хэрэглэгдэхүүнийг өгч илгээн явав. Удагт Убасига аяга дахимлаг нь энэ мэд өдөр бүр зулыг өргөөд хамагт туслах үе агуу их сэтгэл үүсгэсэнд ялж төгснөгцөн бурхан ийн хэмээн бивангарт өгөв.
Аяг дахимлаг чи ирээдүй цагт тоо томшгүй галав нөхчвөөс илт туулж Дивангаараа бурхан болоод 32 лагшаа бэлэг лүгээ төгөлдөр бол юу хэмээн Бивангэрт өглөө. Хааны чадагч нэрт охин нь худагт Убасига нэрт аяг дахимлагд Бивангэрт өгснийг сонсож ийн хэмээн сэтгэмүй. Тэр аяг дахимлаг надад дурдсанаар би өөрөө зулын тос ба аль хэрэглэгт хүнийг бэлдэж бурханд өргөсөн бөлгөө. Дурдсан аяг дахимлагд Бивангэрт өгч амуу. Надад Бивангэрт эс өгөв хэмээн итгээд бурхан хаан бүхий тэнд үгсийг шударгаар өчвөөс бурхан хэмээн ийн хэмээн Бивангэрт өгөв. Чадагч охиноо чи ирээдүй цагт тоо томшгүй нэгэн галав нөхчвөөс илт туулж шигээмүний бурхан нэрт болоод 32 бэлгэс лүгээ төгөлдөр бол юу. Тэр мэд хааны тэр охин бээр бурхан Бивангэрт өгсөнд машид баясан бурханы хүлд оройгоороо мөргөж бурханаа намайг тойн болгон сойрох хэмээн өчвөөс бурхан түүнийг зөвшөөж тойн болгосонд юун бээр үл алгасан онц хичээнгүй хичээмгүй бурхан андад зарлаг болрон ананда тэр цаг тэр учирдах худагт Убасига аяг дахимлаганд химээвээс эрт нөхцөн Дивангаараа бурхан буюу тэр цаг тэр учирдах хааны охин нь өдгөө би эрт зул өргөсний тул тоо томшгүй галав хүртэл тэнгэр ба хүний ертөнцөд буян лугаа учирч өнгө зүсээр бусдаас үлэмж нин сайн болж бүрэн өдгөө би илт туулж бурхан болж бээр олон зуллууга төгөлдөр болов. Бурхан тийм хэмээн зарлаг болсонд олон нөхөд зарим нь тэргүүн үрээс дүтгөөр үрд хүртэл олов. Зарим нь Брадига буудын буйны үндэс үүсгэв. Наснаа төгөлдөр ананд ба олон нөхөд ялж төгснөгдсөн бурханы зарлагыг даган бишрээд илт баясав. Бисачийн 39-р зүйл. Ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгдсөн бурхан Ражаграха балгасдах Гандагирууд уулсанд суун амуй. Тэр цаг тэр уулсад маш эд агуурс олон эрдэнсийн саналууга төгссөн шижир нэрт гэрийн эзэн бүлгөө. Тэр нь адилхан язгууртнаас гэргий авч тэр гэргийн хойно нэгэн цагт жирэмсэн болоод сар гүйцэнд үнэлж үл болох маш гоо үзэгсэлэнд нэгэн хүүгүүн төрөв. Эцэг их нь тэр хүүгүүнийг машид таалж шинжигчээгөр жирээд хүүгүүнээ шинжигч өгүүлрв. Энэ хүүгүүн нь буйны бэлэглүгээ төгөлдөр болоод язгуур үнсийг бээр тэтгэгч бол юу хэмээн өгүүлсэнд тэр хүүгүүний эцэг их бээр машид байсан. Шинжигч багш хүүгүүнд минь нэр өгтгөө хэмээн өгүүлсэнд шинжигч багш нь өгүүлрв. Энэ хүүгүүн тэргүүн төрхүүд ямар гайхамшиг болов хэмээн асуусанд энэ хүүгүүн их урд мэрэгнээр өгүүлж үл чадах бөгөөтөл энэ хүүгүүн хэвлийд ороод сад сэцэн ухаанд бөгөөд мэрэгнээ өгүүлэхий болов хэмээн өгүүлсэнд төдий шинжигч багш нь тэр хүүгүүнийг Бисачи хэмээн нэрийдэв. Тэр хүүгүүн нь их болсонд шудраг мэрэгэн ухаанд болоод 30 лүгээ төгөлдөр болов. Хойно нэгэн цагт тэр хүүгүүн нь хаан хүүгүүн лүгээ хамт наадахаар одсонд нэгэн муу язгууртны гэрт өнгө зүс сайд ёсон луга зогсд тийм нэгэн охин буй бүхийг үзэж тэр охинд тачааж энэ охиныг би эм болгон авсуу хэмээн сэтгэж харж ирээд эцэг ихтэй өгүүлрв. Эцэг их минь тэр охиныг надад авч өгтөгөө. Эцэг их өгүүлрв. Манай язгуур овг их бүхийн тул муу язгуурт хүний охиныг яахан авмуу хэмээн өгүүлсэнд хүүгүүн машид үл баясаад эцэг ихтэй ийн хэмээн өгүүлв. Эцэг их минь язгуур овг юу хийнэв? Тэр охиныг авч өгтөгөө. Хэрвээ тэр охиныг надад эс авч өгмүү би хэмээн өгүүлсэнд эцэг ихбээр хүүгүүний үгсийг үл таслан тэр охиныг гуйхаар илгээсэнд охины эцэг их өгүүлрв. Та их язгуур овогт бөгөөд бид муу язгуурт буй заа. Яахан танлууга тэнлэм үү? Ямар учраар охиныг минь гуйнам хэмээн өгүүлсэн тэр илж өгүүлрв. Манай тэр хүүгүүн таны охинд дурлаж эцэг эхийн үгээр эс болж гуйхаар илгээсэн бүлгөө хэмээн өгүүлсэнд
охины эцэг их өгүүлрэв. Хэрвээ тэр хүүгэн миний хүргэн болох бөгөөс элдв зүйл агай хүчин ба таалахгүй бүжгээр наадан тэргүүтнийг хаан ямрыг таалсан тэр бүхийг чадах бөгөөс охиноо өгсөгөө хэмээн өгүүлсэнд төдий тэр хүүгэн хөвгдөөн тэргүүтэн агай хүчин хийгээдийг үл удан түргнээ сурав. Тэр цагт хаан бээр олон хөвгдөөн ба агай хүчит иргэнийг хурааж модонд авирах ба харайх ба дээсэн дээр явах тэргүүтэн элдв зүйл наадах цагт гэрийн эзний тэр хүүгэн бээр тэнд одоод дээсэн дээгүүр янагш санагш гүүгээд дээсэн дээр наадахад хаан нь бус юмд саатаж эс үзсэнд хаан удаахнаа наад хэмээн зарлиг болсон тэр хүүгэн чилэн атал хааны зарилгаар дээсэн дээр авираад дээсний төв дунд хүрч дээснээс унахад маш айгаад аврагч үгүй болоо хэмээн өгүүлсэн төдий Мудагала-яна тэнд хүрч ирээд тэр хүүгүнийг хөсрөө унгалгүй бариад ин хэмээн өгүүлв. Ай хүүгүн чи өдгөө өхөлгүй тойм болмуй. Эс бөгөөс хөсрөө унаж өхмүй. Хүүгүн өгүүлрэв. Амийг минь аварваас эм үл авмуй хэмээн өгүүлсэнд төдий Мудагала-яна тэр хүүгүнийг огторгуугаас аваад ялбараа газар тавьсанд тэр хүүгүн машид баясаж тэр хүүгүн нь Мудагала-янагийн хойноос дагаж ялж төгснөгцөн бурхан хаан бүхий тэнд одоод бурханы хүлд оройгороо мөргөөд бурханыг дахив. Тэр цагт бурхан нь өглөг өгсөн ёс цаазын үг ба ёсон үгүй ба дээд язгуурт тэнгэр нар болон төрсөн үгс ба хүсгүй жаргаланд буртаг ба тойм босон нь жаргаланд болоо хэмээн дэлгэрэнгүй үзүүлсэнд тэр хүүгүний сэтгэл нь уярч чин сэтгэлээр биширсэнд үргэлжид орсны үрийг олоод алгаа хамтдагч ин хэмээн очив. Бурханаа намайг тойм болгоод богдсын ном сургамуу хэмээн өчвөөс бурхан тийм өгүүлрэв. Энэ үгийг зөвшөөсөнд тэр хүүгүний сахал ус нь өөрөө унаж аяга дахимлаг болов. Аяга дахимлаг номд хичээсэнд хамаг цоврал бараад дайныг дарсны утгыг олов. Тэндээс наснаа төгөлдөр аманд ялж төгснөгцөн бурханд на ин хэмээн өчөв. Бурханаа энэ аяга дахимлаг тэр охин хоёр нь урьд ямар заяагаар энэ аяга дахимлаг тэр охиныг тачаасан шалтгаан нь ямар буйны үндэс үүсгэсний тулд Мудагала-яна түүнийг аварсан ба эцэст нь бурхан лугаа учирч дайны дарсны үрийг олсон шалтгааныг номлон сойрох хэмээн өчвөөс бурхан зарлиг болров. Ананда эрт нөхцөн цагдах цаггүй галав нөхцсний урьд энэ Варанасын оронд нэгэн гэрийн эзний гэргийгээс үлгэрлэшгүй маш гоо үзэсгэлэнт нэгэн хүүгэн төрөв. Тэр цагт далайгаас нэгэн шувууны өндөг авч ирээд тэр гэрийн эзэнд өгсөнд тэр гэрийн эзэн өндгийг аваад эс удаад тэр өндөгнөөс нэгэн сайхан шувуу төрөв. Гэрийн эзэн тэр шувууны зулцгийг тижээж их болсонд нэгэндээ дуруу өгч тэр гэрийн эзний хүүгэн янагч чанагш явхууд тэр шувууг унаад огторгүйг нисэж туулав. Хизээ уйлдваас харин гэртээ ирж түнжлэн өдөр бүр тэрхүү ёсоор одож тэндээс үүр болон нэгэн цагт бусад өөр нэгэн хааны улсад наадан цэнгэлдэхийг сонсож тэр хүүгэн тэр шувууг унаад тэр хааны улсыг гайхахаар үзэхээр одоод тэр шувууг модны дээр тавиад тэр хүүгэн нь ганцаар гайхахаар үзэхээр удсан хааны охин лугаа учирч тэр хүүгэн хааны охинд хурцж охин лүгээ хамт нийлсэнд хаан хойно түүнийг сонсож тэр хүүгүнийг бариад алах үед тэр хүүгэн ин хэмээн өчөв. Ай хаанаа мисээр намайг үл алдгаа. Үннээр намайг алах бөгөөс модон дээр гаргаад модон дээрээс унгаж алваас сайн буюу хэмээн өчвөөс хаан бээр тэр хүүгүний үгийг зөвшөөгөөд тэр хүүгүнийг модон дээр гаргасанд тэр хүүгүн тэр шувууг унаад нисэж одов. Тэр шувуу нь түүний амийг авав. Ананда тэр цаг тэр учирдах гэрийн эзний тэр хүүгэн химээвээс өдгөө Бисачи хэмээх буюу тэр цаг тэр учирдах хааны тэр охин нь өдгөөх энэ хааны охин буюу тэр цаг тэр учирдах тэр шувуу нь өдгөө Маха Мудагала-яна буюу нөхцөн цагт бээр тачаангуйн тул энэ хүүгүний амийг аварсан бүлгөө.
Өдгөөбөр тачаангуйн ирэхээр бүхийд бас Мудагалаян аварсан энэ бүлгөө. Энэ аяга дахимлаг нь төвшин ойд болоод цувралгүй үрийг олсон нь эрт урд нөхцөн цагт энэ Варанаси улсад нэгэн гэрийн эзний урд нэгэн Бредага бууд нэгэн Бинвад авсан тэр гэрийн эзэн нь Бинвад өргөөд ном үзүүлэн сорих хэмээн өчгөөс тэр цагт тэр Брадига бууд ном үзүүлж үл чадмуу хэмээн өгүүлээд Бадар аягаа огторгуйд орхиод нисэж одов. Төдий тэр гэрийн эзэн нь ийм хэмээн сэтгэмүй. Энэ богд төрлөختн нь ийм рит хувилгаан буй атал богдсын ном үзүүлж үл чадмүй. Би ирээдүйд цагт худагтан лугаа учирч энэ худагт Бридага буудаас нэн үлэмж ном үзүүлэхэд баршгүй ном номлох болтугай хэмээн худаг гуйсан. Тийм шалтгаанаар төвшин ойт болоод дайныг дарсны үрийг олсон. Ялж төгснөгцөн бурхан тийм хэмээн зарлаг болсонд олон нөхөд сэлт илт баясаад зарим нь үргэлжид орсны үр ба нэгэнт харин эрэгчийн үр ба харин үл эрэгчийн үр ба дайныг дарсан үр хийгээдийг олов. Зарим нь Брадига буудын буйны үндсийг үүсгэв. Зарим нь бод худагт сэтгэл үүсгэв. Хамаг олон нөхөд бурханы зарилгыг сонсож илт баясав.